Миний мэдих олон шилдэг тоогоочд байдаг. Тоогооч тэнгис, дээж ангиу, тэнгэр цууга хан ахатан, тоогооч улгана. Тэгээд бас бид бүхний ээж. Харин өнөөдөр бид нар хамгийн шилдэг хоолыг хамтдаа эзгэх болно. Өнөөдөр Гремиксийн галтагаа болон хэлэх гэж байна. Та бүхэн энэхүү бичлэг үзснээр надтай хамт хоол хийж идцгэх болно. Sweet Kitchen Facebook-ийн групп руу ороод мондгуудаа гэж бичиж байгаад нэг хоолны жар авсан байгаа. Тэрхүү хоолыг та бүхэнд танилцуулцгаая. Кимчи чигээ хийж идэх болно. За та бүхэнд орцыг танилцуулъя. Та бүхэнс намайг дүүрээгээд хийвэл хэрэгтэй байж магадгүй. Гахаамах 180-аас 200 г. Гахаамах манад зээх байхгүй ч гэсэн ер нь бол үхрийн махцгаар аргалж байна. За сонгон нэг шиг байна. За тэгээд сервис 3 хумс гэж байна. 3 хумс юм байгаа байх. За тэгээ дараагийнх нь болохоор кимчи 1 багц гэж байгаа. Цэцгийн нэгээс 2 хоолны халбаг хэрэгтэй. Цэцгийн бас байлган дүү. Тэгээд цой саус 1 хоолны халбаг. Тэгээд байлган дүү. Гочужанг 2 цайны халбаг. Энэ бараг л байхгүй юм байна л да. Тэгтээ байлган үзэж арай л их юм байна. За зүгээр бүгдээнд нь ямар ч хэсэн сонгон бол байгаа. Сонгоны ачаар бид нар ямар ч хоолыг хийж идэж чадна. Заавал тийм кимчи чигийгээ солонгос хоол хийх шаардлагагүй. Тийм болохоор хэдүүлээ зүгээр байгаа орцоороо дуртай хоолоо ийгээд идчихье. Нэг шар будаа бол байна. Тэгээд энэ дотор бас нэг жоохон шар будаа байна. Тэгээд энэ дотор болохоор бор будаа. Тэгээд алаг салаад байна. Алаг салаадыг ямар ч хоолтой байлаа идчихнэ. Тэгээд сонгон бол байгаад байгаа. Сонгоноо энэ авд ингэж явчихна. Тэгээд чихэр бай за энэ яг идэж болохгүй. Нэг ээж тэр уурлаад хүмүүс орж шиг нүүл бай. Барай юм байна. Яг барайныг бол яг хоолтой хайлж идэх гэж байна. Ловон бол байна. За ямар ч хэсэг ингэж ловон болоод сонгонтой болж чадлаа. Тэгээ энэ бэлээ байгаа цаг тогооноос үл айлтгүй барина. Энэ хоёр ингэж хөрөгчөндөө ловон байгаа. Тэгээ ингээд та бүхэн ингээд төрлийн амтлагч нар харж байна. Энийг бол одоо ингээд гүчүүжан мэддэг шигтэй гүчүүжан хийхэд хадгалж байна. Энэ болохоор сови саус байна. Энийг болохоор хоол хийхэд ашигладаг. Тэгээд энийг ч гэсэн хоол хийхэд ашигладаг л үдээ. Тэгээд энд болохоор нэг гойм байна. Энэ гойм бүр болохгүй гойм чинь. Бүр болохгүй гойм чинь. Хоол хийх гэсэн чи тэгээд бидний нөөц жоох мя байна. Энэ нэг юм луун бүтэн биш луун. Тэгээд бүх бүтэн нэг сонгон байна. За энд нэг гойм байгаа. Энэ юу нь бидний хийж чадгалыг. Тэгээд яагаад манай хөрөгчин тийм учир битүүлэг гойм байгааг мэдэхгүй байна. Тэгээ өнөөдөр даанч бидний хийж чадах хоол гоймын чанархал юм шиг байна. Яг ч энэ гоймыг ээж сийдэж болох нь асуулт. Ээж зөвшөөрөхгүй бол хэдүүлээ ингээд бичлэгээ ингээд энэ өөр дуусах. Би ээжтэй уцаар яриад. Тэгээ ээжтэй уцаар ирж ээж над гоймыг идэж болно гэх угаасаа идэх гэж л авсан гэдэг. Энд болохоор нэрийг мэдэхгүй гойм байна. Бидний иддэг гойм жоохон биш шиг байна. Энэ доми гэдэг гойм байна. Mi garden fried noodle novel зайтрий яг ийм гойм байна. Энэ гойм хэдүүлээ нэг ловон болоод нэг бүтэн сонгонтойгоор шууд нийлүүлж аваад хоол болгоод идэн. Тэгээ өнөөдрийн галтаа болонгаас та бүхэн суугаа битгий солиороо ингээд тун утгагүй иргэн болцгаая. 5 гоймтой байна. Тийм болохоор нийлээд нэг 3-ыг итгэж болох байхаа. Энийг ингээд гоё ингээд дараа нь нэгээд датчихъя. Энэ дээр заавар нагаад байгаа байхгүй хийх заавар. Буцалж буй усанд 400 мл гоймгоо хийж 3 минут болго. Давсыг нэхтүүлвэл шоров болно шүү. Хоёрдугаар алхам гоймон болж байх зур бүх амтлагчийг өөрийн амтлах мэдрэмжээр тавган дээрээ хойлж энэ янзын заавар идэв. 3 дахь алхам гоймонгоо уснаас нь сайн шүүж ав. 4 дахь алхам буюу сүүлийн алхам гоймонгоо амтлагч дээрээ хийж сайн хутга таны амтад гоймон зооглоход бэлэн боллоо. Баярлалаа. 5 Гремиксийн булангаар ямар ч байсан гоймонгаа амжилттай чанж идлээ. Тэгээд гоймонгаа эцрээ тэгтээ нэг амир идсэн гэдэг. Энэ удаагийн дугаар ингээд дуслаа. Тэгээд дараагийн дугаар дээр та бүхэнд гоё хоол хийж өгөхгүй мэхэд гоё
бууз авч байгаа жигэнж үзүүлнэ. Энэ удаагийн бичлэг дуслаа. Баяртай үзэгчдээ.